За 6 дугаар тэдгээрийн анууд утгыг хураангуйлгана гэж. Энэ шинэ нэзлэн нэг 6 ан бүлэг гарсан шүү дээ тийм. Тэр нь одоо 6 дахь шинэ нэз. 6 хэсэг гарч байна. За энэ мэтэр бид нар багшийн эвүүцэр гэж яваад алдарсан энэ увдис дамба энэ увдисыг дээр номонсон дагуу ухаарах хэрэгтэй маа гэж. За мэг төмрөө замлаа. За ганц нэг тунгийн төдий одоо бодол их судалснаар хаана юунд шүрхэхгүй учраас зүрхний мухраас ном нэгийг үлдээ хэмээвээс эндүрэггүй хөтөлдөг уйны садан дээдстэр дээдсээ өн удаан одоо шүтэх хэрэгтэй билээ гэж. Тийм. Шинэ дэнцэл гэдэг маань их ламын налжир гэсэн юм. Үг юм. Ламын налжир. Тэ ламын налжир. Ийм одоо том их бясалгал юм. Том их яна бүтээлийн ажиллагаа тий. За тэгэхээр энийг одоо бүтээн гэдэг бол дээр гарсан одоо түрүүн одоо өгүүлсэн энэ одоо горим журам энэ номын дагуулan гэдэг явах хэвээр. Гэхдээ бид нар яа энийг зөв ганц удаа сонсоод ч юм уу ганц удаа одоо хараад шагаагаад ингэсэн төдийгээр одоо буйны садд нь шүтдэг болчих юм уу үгүй юм а гэж. Тэ үгүй. Ингэж чадахгүй. Энэ бол жинхэнэ ном болгоё гэж аавь гэвэл за жинхэнэ одоо багшаа олж яваад тэгээд тэр багшаага тэр ёсчлон одоо тэр ёс дагуунуудаа өнөд удаан шүтчихэж сая тэр одоо бүтээл бидэнд ирэх хэвээр тий тэр буйн бидэнд ирэх хэвээр гэсэн байна. За чутгаангийн бас айлж лам дэндо зан бандаг яд сумандар тий багшиг яана шүтнэ гэдэг. Багшиг одоо шүтэж сунаа гэдэг бол зөвхөн одоо ажиг сэжиг төдий байна гэдэг дээр айлцсан дагуу шүтэх ёсоо яана мэдэхгүйгээр шүтэх юм бол даруйжлага гарахгүй бөгөөд харин гэм гарах учраас буйны садныг шүтэн номын аймаг гэдгэрийг ханаас нь байлаа гэсэн их хэрэгтэй аштын одоо ажил үйлсийн үндэс болж үзэж байгаа учраас зөвхөн бүдүүн тойм төдийнийг шиг бүдүүн тойм одоо төдийнийг хэрвээ эрхэм зарлиг тааллын тайлбарсэлтээс одоо татаж ухаарахад хэлбэр болгож сэтгэлд хойлруулан эрхэм зарлигийн утхан дор одоо чиглүүлэн дээдс нугуудын зарлиг зөвшөөрлөөс чин байгуулсан юм а гэж. За их дэлгэрэнгүй энэ бус номоос мэдэрээ ингээд энэ өгшөө цагаад орчих. Одоо бид бусад одоо дэлгэрэнгүй бусад номуудаас мэдэрээ энэ бол одоо аштын үйл хэрэг маань дараагийн одоо яана ирээдүйн одоо их зам мөрийн маань үндэс ном юм шүү гэж хэлж байна. Эндээс одоо дараагийн эрдэм дараагийн яана ухаан дараагийн номууд маань энэ багшиг шүтсэх сайн багшиг болж идэх энэ л одоо ажилд харгалцдаг учраас ирээдүйн ажлын маань үндсэн юм байна шүү. Тийм учраас багшиг одоо жинхэнэ ёсчлон шүтгэе бас дэлгэрэнгүй номуудаас яана зэрэг гэж ингэж хэлж байгаа юм. За бидний хувьд бол яа дээ няман шинд харгалаа лам дэнцэл мишиш. За бидний хувьд бол няман гэдэг бол маш их одоо бүдүүн багшиг шүтэх ёсыг үл мэдсэн бөгөөд мэдсэн хэдийш үйлддэггүй ноолонтой байдаг гэж. Чөнэмба номла ламалад дэмбэ ханаа матаг. Тэгээд номыг одоо бид нар сонсооч бид нарт бол багшиг шүтгэхийн одоо ханаа матава амлшгүй одоо буруу нүглүүд хэмжээ шүх гарч үйд юм аа гэж. Дэлайн чагууд номос гэж лоожингаа. За тэн дээр нэмээд яана бид нарт нөгөө нямангуудаа чаг шундаг өсдөг чаг болон за тэднийхээ одоо бомдлыг гэдэг одоо хорийг гэдэг ухаан гарах нь бас бэрх байдаг учраас урд номонсон бичээр тус эрдэн болоо гэмэргүй нуудыг сайтар мэдээ дахин одоо санаж урдын урд төрлүүд одоо шүтжсэн ёсчлон одоо гаргаагүй бол тэр үедээ зүрхний мухраас одоо намжлан ба боомдох сэтгэл олонтой үлдэх бөгөөд за сав болох одоо ном байлаач гэсэн аранлаа бадис өөрөө одоо шамдаг хичээж байж бүтээх хэрэгтэй ба буйны садын санид бэлэг чанар төгс төгөлдөр нугуудыг дахин санаж тэр адилаар бодийг одоо хизээ олохыг хүртэл даган барихын үндэс болгож буйныг хурааж ерөөлийг олонтой тайлбж явах хэрэгтэй өгөө. Тэр мэтээр үлдэх юм бол мөн удлагүйгээр
чин зүрх сэтгэл санаа маань одоо сонин явахштай болж бодисодоо дагдун уу болон буйны садныг эрэлцэхдээ ханахгүй байсан шонин нарсан мэт одоо ийм одоо бодисодоо шамир болох юм аа гэж тийм ээ. За ингээд очиод гол нь буйны саднаа шүтдэг ёсыг сайн мэдэж явах гэж тийм. Мэдэхгүй шүтэх юм бол буруудаж явж байна. Мэдээд тэр ёстойгоо нь бид шүтэх юм бол тэр ёсороо. Тэг сайн буйны саднтай чичим зөвчөдөө шүтэн зөв шүтснээрээ бид яг номон зөв бууж ирж ингээд яана. Одоо бурхныхаа утгыг бол буйнаа хураана тий. Энэ одоо зам мөртөг зөв явна гэж. За тэг удахгүй яана гэхээр жасраа болно. Жасраа дагдун шиг хүн болно. Жасраа яана. Нарсан шиг шав болно. Тий. Ийм одоо буйны садныг шүтсэн гайхамшигтай багшиг шүтэж одоо дээд хотыг болсон гайхамшигтай байцаадын замаар одоо орно гэж хэлж байна. Ёсчны шүтэг гэж энэ дэр ёстойгоо. Тий. За энийг одоо юм гаргасан шүү. За ёсыг мэдэхгүй шүтэх юм бол харин өөр тийшээ явчих болох юм байна. Тийм ээ. Өөргөө ч болно багшигаач болж магадгүй. Тийм ээ. За ингээд буйны садан шүтгэсэн гэж 6 бүлгээр одоо үзүүлээ. За одоо ингээд цаашаа одоо бүх замууд нь дандаа юм яа налжиртай шүү дээ. Хондо бүлэг бүгдээр дандаа ингэ налжираад байна. Энэ бол ламын налжир тий. Дараа нь одоо юу гана. Налжирнаа дончоо тий. Энэ би одоо хэрэгтэй болгож авах үзэн таа. Дараа нь мөн хусын үг үзэрээ. Дараа нь нууцын зөвлөн ойлгох үзэн таа. Ингээд бүр шанаа лагантай бүгдээр дандаа нэг налжир гомж. Налжир. Тэгээ налжир гомноо гэдэг чинь зүгээр нэг яана. Бодлын төдөө ээж, санааны төдөө ээж биш. Өөр цаад намтайгаа очиж сэтгэл нам хоёроо утгыг яана нийлүүлж байгаа. Малтууж өрөө гэсэн. Налжир малтууж өрөө. Баттай нийлүүл гэсэн. Тэ? Малтууж өрөө. Баттай нийл. Юу гэдэг вэ? Сэтгэл нам хоёр яана. Хооронд нь нийлүүлж байгаа. Тухайн үедээ үдсэн намаа тэ? Тухайн гарт нь өөрийнхөө сэтгэлтэй нийлүүлж авч байгаа. Тэгээд налжир авч байгаа. Тэ? Ламын налжир гэдэг бол буйны садныг шүтэх ёсыг үзэж байгаа юм. Тэгвэл буйны садныг шүтэх тэр ёсоо намаа одоо өөрийнхөө сэтгэлтэй яана. Иесүүд нийлүүлж. Тэгээд өөрөө тэр ёсороо багшигаа шүтдэг болгож байгаа юм. Тэ? Ийм налжир авч. Тэгэхээр бидний одоо үзэгч дараа дараагийн ламын маань үзэгч байгаа. Ламын дуслаад шинэ лаганд хүрэх явж байгаа шээ. Бүгд яана дандаа нэг налжирууд явж байна. Налжирууд тий. Ийм утга. За энэтэй холбогдоод одоо энэ эхэн дээр нь яаж яах вэ? Жонцол дөрдүй. Жонцол гэж юу гэхээр одоо бидний нийтийн үгээр үл юу? Судлах ёсон тий. Судлах ёсон буюу одоо өөр бясалгал. Бясалгал. Одоо яаж бясалгал хийх? Нөгөө юу зэр хийж байгаа юм чи бясалгал гомж байгаа. Бясалгал дадуулж байгаа гэж сэтгэлдээ нийлүүлж бясалгал дадуулж юм гэсэн. Тий? Тэгэхээр тэр жонцол гэж нунцартай ламрын одоо бясалгал эхэлж байгаа. Одоо эндээс эхлээд яана ингээд хойшоо. Дандаа жонцлууд яана. Дандаа жогнох ажил, судлах ажил, дандаа сэтгэлдээ нийлүүлэх ажил, дандаа оюун ухаандаа дадаж бий болох ажлууд тий. Ийм одоо мөрийн зэргүүд явж байгаа. Энийг одоо бид анхаарах гэж байна тий. За тэгвэл одоо тэр тухайга тавчлж хэлэх гэж. Ер нь юусэн бясалгал хаа байна вэ? Ламирмаас тустай нэг бясалгал хайгаал бид чих ажил болж шүү дээ одоо тийм. Бясалгал гээ нэг тэнд нэг хүн байна. Тэгээд ламирмын тэнд нэг тусгай байна. Тэгээ би бас тэр дээр нэг амтэн суун ингээд гурван дэж сац. Ингээд одоо нэг л хагаад бодох юм. Янз янзын багш авчираа тавих тэгээд үргэлж янз янз болцгооч юм тийм. Тий. За тэгвэл одоо тэр юм одоо нэг тэгж харах гэдэг хийх гэдэг байна. Тий. Эхнээсээ дадуулж авах гэж байна. За жонцол дөрдүүдээ дамбал байна. За энд хоёр зүйл. Жонцол ой дэлэл огдог гаваа гэж. За энэ бясалгал хийх ёсны талаар одоо бодиттой зүйлс. Тэгээ энэ талаар бас буруу атгах сэжгүүдийг хорих. Тэ энэ жонцол дээр одоо янз янзын аллатай амаатай зөвтэй буруутай гардаг юм байна. За тэдний юм асуусан. За жонцол ой дотор за энэ жонцол одоо бидний мэддэг юм байна л да. Жөрөвн чөд эхэлж байгаа шүү дээ. За энэ дотор дамбуула нийлээ. Түнжин овоолоо жидэрж яваала. Дамбуула жөрөвн чөд. Тунжин овоо. За нөгөө бясалгал хийж байгаа юм шиг тунгаар хийдэг. Тунтай. Одоо хичээлийн цаг гэдэг бол би нэгсээ тон штэ бас тийм ээ.
45 минут хичээл хийн 45-аас сэтгүүл ядаргаанд орно тийм үү? Тийм залгах хэрэгтэй. Нэг тасалгаа авсан юм байх хэрэгтэй тийм үү? За энэ үест бас тунтай юм байна тийм. За ингээд тэр эхний дотор бол 2 байгаас тунжийн ов. Тунгийн одоо жинхэнэ бодиттой тунгийн үеэс одоо ямар ажил хийх вэ гэж энэ талаар ярих гэж. За тэрэн дотор эхнийх дотор яана жирвэн чөдөг гэдэг юм аа гэж. Жирвэн чөдөг. Жирвэн чөдөг хэлж юм тийм. За энэ жирвэн чөдөгийн одоо анхны юу хаанаас юм бэ гэхээр гаргал нь одоо хаанаас юм бэ? Энэ Сэрлэнба багшийн одоо намтар дагуу байгаа гэж. Сэрлэнба багш одоо ийм нямлантай хүн байж л дээ. Тэ одоо жирвэн чөдөг гэдэг тун барахаас өмнө юуцэр хийгээсээ өмнө одоо ийм бэлтгэл 6 номыг дамсан байдаг гэж. За найхан лэгүрж явж бид нар хийж байгаа. Найхан гэдэг нь орон гэрээ сайтар цэвэрлээд тэгээд яа 3 лагшин зарлиг тааллын шүтээний сайтар жиглээд тэгээд тахилаа одоо хөдөлгөөнгүй сайхан тахил одоо зэрэгц байгуулад үзэсгэлэнтэй байгуулад бэлтгээд за тэгээд тэрний цаашлаад яана. За Нянса номонд одоо Нянсагаас айлцсанаар тэр нойр юм уу харахгүй тэргүүтэн түүтгэрээс сэтгэлээ одоо ариусгаж хэн үйсэд янагч чанагч одоо тэгшхэн сайхан байгуулах хэрэгтэй өгөөд Дэлай Шимбэнд одоо за тэрнээс одоо өөр юм бодож хүс дурлаг тавих тэргүүтэн хэлс нугуудаас сэтгэлээ арилгах зөвлөх хэрэгтэй өгөөд тийм жижигхэн одоо ширээ юм уу багшиг одоо ширээ тэргүүтний дээр суудл одоо ширээний дээр юм завилж асуух хэрэгтэй гэж зарилсан учраас 8 дэвал үед одоо амгалантай 50 сайхан тийм одоо суудл дэвсгэр дээр би одоо шулуухан тэгштэн одоо асуух хэрэгтэй гэж. За завилгахтаа бол бүтэн завилгаа юм уу эсвэл хагас завилгааны одоо аль нэгэн ч байж болно. Тийм одоо үднээс явдлын одоо үднээс суугаад тэгээд одоо жамд авралыг одуулах итгэлээ авших юм. За сэтгэлийг одоо бод сэтгэлийг үүсгэх гэж. Сэтгэлийгээ үнсийг одоо ижил сууж нэг магтдаа одоо үлдэх хэрэгтэй гэж. За ингээд тэр ямар ч юу гарч ийнэ вэхээр найхан житэр жава мөн үү те. Гүсэн төгжийн дин дамба. Тэ. Чод ямчин год зэвэр шамба гэд 3 тэ. Тэгээд юу ана жамд сэнжиж жүдэн яваа гэд ингээд 4 болчихж байна тий. За энэ завсартан дээр тайлбар гарч ин тэр тагилын дээр тавихтаа бол тэр эрдийн муу санаа эрдийн одоо шунал олзондол ч юм уу нэр алдар ч юм уу тийм өсөх. Тийм сэтгэлгүйрүүд тахилаа тавина гэсэн. За тэгээд ингэж суучаад тэгээд Дүнжээ намхаалаа өмнгийн окторгуудаар жичинжидууд агуу их явдал хийгээд гүн гүнзгий үзлийн одоо багш нугууд. За дээр нь бурхан бодисодва утагтууд бол нянтай ширвага брадиога. За тэгээд бурхад хийгээд гадад за сахиуснууд намын сахиусан бүгд одоо хэмжээлшгүй олон байгааг гэж бодоод тэгээд одоо буян хураахын орон болсон зогшин гэн усалт бол гэдэг зогшин сартаа гэж хэлж байна тийм. За тэгээ яхаа тэна ламжлаа живийн түнжин. За тэгээд зам мөр одоо үндсэн төрхийн цохилдог шалтгаан буйныг хураах хэрэгтэй. Одоо захир харшиг шалтгаан төдгөрөө арилахын одоо ийм одоо ланжиг жижиг хамт төрсэн шалтгаан нөхцөл байхгүй бол мэрлэнжийн жум одоо бидний тэр бясалгын үндэс болсон бодол зориулнуудыг хичнээн одоо бодож бясалгаж хийсэн мөр төрөхөд бол маш их хэрэгтэй болох учраас буйныг хураадаг нүглийг арилуулдаг хураах одоо арилахын анс бүгдийг хураасан 7 гишүүнээр үндсээ одоо яанаас сэтгэлийн судлах хэрэгтэй болт юм аа гэж. За ингээд үндсэндээ жирвэн чөдгийн чинь ерөнхий одоо нэг юмд гараад ирлээ тий. Эхнийг нь явуулаа. Найхан жидэрч яваа. Гүсэн төгжийн дин дамба. Чод ямчин гол зэвэр шамба. Тэгээ дорж жилдэн
жилэнгүүдэн жид жаваага тэ судлаагаа дараа нь жамд сэнжиж үдэн ява. Тэгээд цогшин салдава. Тэгээ янлагдан бүлваа гэдэг. Ингээд 6 ном гарч ирж байгаа. 6 тийм. За энэ бол энэ 6 бол ямар ч бяцлаглалын өмнө ямар ч тунгийн өмнө байж их хэвээр ийм 6 ном тийм 6 удаа бэлтгэл хийж байгаа. Энэ 6 удаа үндсэндээ багтаж байгаа юм тийм. За жирэмж байдаг гэж юм. За тэр сүүлийнхэн янлагдан бол ямар? Янлагдан би надад задлаад хийх гэж байгаа. Тийм ээ? Янлагдан байна. За янлагдан бол бид мэднэ юу вэ? Дом нь хаана байдаг вэ? Товчоо хаана байдаг вэ? Санжид бол байгаа шүү дээ. Санжид бол жинэс үдгээс эхлээд чимчим браам хүртэл байж байгаа тийм үү. За энд бол янлагдан бан бүтнээрээ Бодцотын хаалт яа. Би бол бодцотын явдлын ном юм, том юм. Тийм учраас санжид болон дотор байж байгаа. Тэ санжид болон дотор. Эхлэлний ясны одоо гол жирэмжэд янлагдан бол тэндээ байж байгаа юм. За өнөөдөр ингэ зөксөө ядарч байгаа чи ингэ зүйл үү гэж байна. Бясалгал байж байгаа. Явж өгөн даатаач. За өнөөдөр зөксөө янлагдан болчихсон.